Сайхан амарцгаав. За хамтдаа үгийн цагийн төлөө залбирцгаая. Халелуя. Агуу хүчит эзэн таньда шинэ өглөө, шинэ өдрийг өгч аваад баярлалаа. Тэгээ энэ өдрийн турш та бид нартай хамт байж бидний ажил үйлчлэлийг өрөөж хултгай. Тэгээ энэ цагийг бас танд даатгаж байна. Үгийн цагаар бид нарт өөрийн үгээ өгч хамтарч хултгай гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлээд Иохан 13-ийн 31-ээс 35 дугаар ишлээс суралцъя. За би эндээс дуудъя. Юдасыг гарсны дараа Есүс одоо хүний хүү алдаршлаа. Бурхан түүгээр алдаршлаа. Хэрэв Бурхан түүгээр алдаршсан бол Бурхан өөрийнхөө дотор түүнийг бас алдаршуулна. Даруй түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүдээ би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар намайг хайх болно. Би юдэчүүд хэлсэн шигэ одоо мөн та нарт хэлж байна. Би хаашаа явна? Тийшээ та нар очиж чадахгүй. Би та нарт шин тушаал өгье. Би бие хайрлах тун. Би та нарыг яаж хайрлсан адил та нар мөн бие хайрлах тун. Би бидээ хайртай байвас үүгээр чинь та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно гэлээ. Амен. За шав хүний таних тэмдэг бол хайр юм а гэдэг энэ ишлүүдээс ойлгож болно. Тэгээ 31-ээс 35 дугаар ишлэл. Юдэс талхыг аваад гарсны дараа Есүс үлдсэн 11 шавтайгаа одоо ярилцаж эхэлдэг. Тэгээд загалмайн хөл маш ойрхон ирсэн ч Есүс айдас биш харин хайрын тухай ярьж ирсэн. Энэ нь Христийн сүүлчийн сургаалын эхлэл бөгөөд сүүлчийн одоо шавнартай хамтарч байгаа үг боловч сүмийн амьдралын хамгийн чухал зарчмыг тунхаглаж байгаа хэсэг юм аа. За загалмаагаар Бурхан алдарсан 31-ээс 32 дугаар ишлээд одоо хүний хүү алдаршлаа гэсэн. Хүний бодлоор бол загалмай бол ялагдал мэт харагдаж байгаа боловч харин Бурханы бодлоор бол загалмай бол ялалт юм аа. Загалмай дээр нүглийн төлөөс чөлөөлөгдсөн. За Бурханы хайр бол илэрсэн, мөн авралын хаалга нээгдсэн. Эцэг Бурхан алдарсан Иесус зовлон алдар суу гэж харж байгаа тухай өгүүлсэн. Бид эндээс юг сурч авах вэ гэвэл бидний амьдралын сорилтж Бурханы алдрын хэрэгсэл болж чаддаг тухай эндээс харж болно. Итгэлгүйгээр дуулуургүйгээр алах үед Бурхан биднээс холдож яадаг бол харин итгэлтэйгээр дуулууртайгаар алхах үед Бурхан алдаршиж байдаг гэдгээ өгөхөр өгүүлж байна. За Христтэй хамт байх хугацаа хязгаартай байсан ч түүний хайр бол мөнх юм а гэдгийг шавнартаа харуулсан. За бяцхан хүүхдүүд минь ээ. Энэ нь одоо маш халуун дулаан дуудлага юм. Тэгээ Иесус удахгүй загалмайд явна гэдгээ хэлсэн. Тэгээ шавнар нь
бээрээ түүнийг дагаж чадахгүй болохыг бол Иесус мэдчихсэн. Гэвч Иесусийн сургаал хайр нь бол шанартай, дагалдагч нартай үлдэх болно гэдгийг энд бол харуулж байна. Өнөөдөр бид Иесусыг нүдэрээ харахгүйч түүний үг ариун сүнс биднийг бол удирдах байдаг. Христ шин тушаал өгсөн тухай энд гарч байна. Бие бие хайрлах тун. Хайрын тухай тушаал хуучин гэрээнд байдаг. Бас шинэ нь юу гэх юм бол миний та нарыг хайрласанчлан Христийн хайр бол ямар нэгэн нөхцөлгүй хайр. Тэгээ бас уучлалдаг хайр. Өөрийгөө зориулдаг хайр. Дайснаа хүртэл хайрладаг хайр. За загалмай дээр хүртэл үргэлжилдэг. Энэ хайр хүчээр биш. Ариун сүнсний хүчээр ирдэг, хэрэгждэг хайр юм а гэдгийг биднэрт харуулж байна. Бид хүмүүсийг зан аашаар нь биш. Христ биднийг хайрласантай адил хайрлж байх ёстой гэдгийг биднэрт сургасан. Христийн шавнарыг таних гол шинж нь хайр юм. Хэрв та нар бие биенээ хайрлавал бүх хүн та нарыг миний шав гэдгийг мэднэ гэж Иесус угуулсан. Та нарыг одоо Библийн мэддэг тэр мэдлэгээр чинь таньна гэж хэлээгүү. Бас одоо та нарыг сүмд явдгаар чинь таньна гэж хэлээгүү. Бас гайхамшиг үйлдэлгээр нь таньна гэж бол хэлээгүү. Харин хайраар чинь таньна гэдгийг онцлон биднэрт хэлсэн. Дэлхийн Христийг харахтаа эхлээд яадаг. Христ итгэгчдийн амьдралыг л харж яадаг. Хэрв хайр байхгүй бол бидний гэрчлэл сул дорой үнцэнгүй бол. Тийм учраас бид сүмийн хамгийн хүчтэй номлол бол хишүүдийн хоорондын Христийн хайр байдгиймаа гэдгийг тодорхой хэлж өгч байна. Тэгээ бие бие хайрладаг хайр маань Христийн итгэлийн та бидний ард дамжин илэрч харагдсанараа Бурхны хүүхдүүд гэдгийг илчлэн тунхагладаг болохыг биднэрт сануулж бас үргэлжлүүлэн энэ хайрыг дэлгэрүүлж явахыг эзэн биднэрт тушаал болгон өгчээ. За энэ хэсэг бидэнд 4 үннийг бол зааж байна. За нэгдүгээр загалмай бол Христийг алдаршуулсан тухай. За хоёрт Христ биднийг өнөөдөрч өөрийн хүүхдүүд мэт хайрладаг юм аа. За гуравдугаар Христийн шин тушаал бол өөршгөө хайрлах тухай биднэрт сургасан явдал юм. За дөрөвдүгээр Христ итгэгч нарын Иесусийн дагалдагч шавыг таних хамгийн тодорхой тэмдэг бол хайр юм. Тэгэхээр энэ Бурхны хайрыг амьдралдаа хэрэгжүүлж амьдрцгаая. Бидний амьдралд Христ алдарших болно. Бусдыг Христийн хайраар хайрлцгаая. Итгэж хүнийг хүмүүс Христийн хайраар
мэдэрдэх байхыг уриалж байна. За бидний гэр бүл чуулган ажлын газар хамт олон тунд Христийн хайр үргэлж илэрдэг байх болтугай гэж ерөөе. За Иесус загламаар алхахын өмнө хайрын тухай ярьсан. Учир нь хайр бол Христийн хаанчлалын зүрхэн юм аа. Өнөөдөр ч бид мэдлэгээрээ биш, үйлдэлээрээ, үгээрээ бус амьдралаараа Христийн хайрыг харуулдаг, дагалдагч нар шамнарн байцгаая. Амен. За хамтдаа залбирцгаая. Бурхан эцэг минь ээ, таны хүү Иесус Христ биднийг эцсээ хүртэл хайрлсанд баярлалаа. Бидэнд өөрийнх нь адил, даруй, уучлагч, өөрийгөө зориулдаг хайрыг өгөөч. Манай гэр бүл, чуулган, нийгэмд таны хайр биднэрт дамжин илэрч, хүмүүс бидний амьдралаас Христийг хардаг байг. Биднийг жинхэнэ шамнар болгон төлөвшүүлээч. Есүсийн нэрээр гун залбирцгаалаа. Амен. Эзэн нэрээрээ